Монгол Улсын засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монгол зочлох жил болгон зарлаж, олон улсад Монгол улсаас сурталчлах түлхүүр үгийг Welcome to Mongolia хэмээн албан ёсоор тогтоосон. Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд онцгойлон анхаарч 2023 онд иргэн хуучин хэвэндээ орох төдийгүй 1 сая жуулчин хүлээн авах зорилготойгоор аялал жуулчлал шин сэргэлтийн стратегийг боловсруулан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 230 мянга гаруй жуулчин хүлээн авч 324 сая ам долларын орлогыг эдийн засгт төвлөрүүллээ. Төлөвснөөс 78.9% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос улс, Япон улс, Казахстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Жуулчдын 80% нь визгүй. Визийг төр чөлөөсөн орнуудаас ирсэн байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж чөлөөсөн арга хэмжээ үр дүнтэй байна гэж харж байна. 90 гаруй орны иргэд цахимаар виз мэдүүлэн шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Аялал жуулчлалын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж 23 жилийн дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 4-ний өдөр улсын хурлаар хилцүүлэн батлаллаа. Жуулчдад ээлтэй Монгол улсыг бүтээцгээе.